Сайн байцгаана уу өглөө өдрийн мэндийг хүргэе. Үндэсний бичгийн уншиж бичих дасгал 3 дахь хичээлээр уулзч байгаадаа баяртай. Өнөөдрийнхээ хичээлийн хүрээнд хүүхдүүдээ дармал эхийг уншиж бичнэ, утгыг ухаарч ойлгоно, эхээс нэр үгсийг төвөж бичнэ, мөн төгсгөлөөр нь хуваан зааглах ялгаж бичих даалгавруудыг хийж үздэг нэ. За тэгэхээр хичээлийнхээ өмнө бүгдээрээ нэгэн видеог үзье. Тэгэхээр энэ видеог үзээд та нар өнөөдөр яг юуны тухайг уншихыг таамаглаж сууж байгаарай. Аялгауг сонсоод ихэд бол цэцгэний тухай тийм ээ байгалийн үзэгдлийн тухай сэдв бүх хийх байгаа мэнэ гэж таамагласан байх гэж бодчих. Одоо тэгвэл бүгдээрээ дараах өгүүлбэрийг уншъя. Өөрөө би жаахан өнгөмн ягаахан дил бэмэн дидгэрхэн дидхийн чимэг болдгоо. За өнөөдрийн бидний уншиж танилцах их бол нийл цэцэг гэсэн их байгаа хүүхдүүдээ. Нийл цэцэг. За тэгэхээр нийл цэцэг гэсэн ихээ бүгдээрээ хамтдаа уншъя. Хууч чих хөрвүүлэх ажлуудыг бол дараа нь гүйцэтгэх нь эхлээд ажиглаад унших хэрэгтэй байгаа тийм. За эхлээд ажиглах багш нь яг 1 минутын хугацаа олгоё. Та нар минутын хугацаанд ажиглана. Тэгээ багштайгаа хамтраад уншина гэсэн. Минутын хугацаа болсон байна. Багштай хамтраад уншираа хүүхдүүдээ. Нийл цэцэг. Нэгэн хаан цэцэрлэгтээ зугаалж яваад мод цэцгүүд нь бүгд хатаж муудсан байхыг олж харжээ. Маш их гайхсан хаан яагаад ийм болсныг нь царас модноос асуухад тэрээр үзэсгэлэнтэй сайхан хуш шиг том болж чадахгүйгээс хойш амьд яваад юу хийх вэ гэжээ. Харин хуш модноос учрыг асуухад тэрээр усан үзмийн мод шиг сайн үр жимс гаргадаггүй юм чинь үхсэн нь дээр биш үү гэв. Дараа нь усан үзмийн модноос лавлавал сарнай цэцэг шиг сайхан цэцэг биш учраас амьдрахч сонирхол алга гэжээ. Гэтэл нийл цэцэг улам сайхан ургаж байгааг хараад хаан гайхахаас өөр
арга байсангүй. Тиймээс нийл цэцгээс чи яаж ийм өнгөлөг сайхан ургасан юм бэ? Хаантан минь намайг сайн ургаж гой цэцэг дэлгэрүүлээсэ гэж тарьсан биз дээ. Би хэдий жижигхэн биетэй гоё биш ч гэсэн нийл цэцэг учраас сайн дэлгэрч хаан таныг баярлуулж өөрөө ч баяртай амьдрахыг хичээдэг юм гэжээ. За их маань их байна. Ийм их байна. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн уншсан уншлах дотроо буруу зуруу уншсан үг байх юм бол багшийнхаа уншлагыг дахин сонсоод тарааж уншаарай гэж зөвлөе. За одоо ихээс бүгдээ мод цэцгсийн хэлсэн үгийг дэвтэртээ үндэсний хичээр чинь. За багш нь энд бол ялгаад өгсөн байж. Жишээ нь хэд бол мод цэцгүүд нь хатаж ганцсан байхыг хараад маш их гайхсан. Тэгэхэд бол царс мод юу гэж хэлсэн гэхээр үзэгсэнтэй сайхан хуш шиг том болж чадахгүйгээс хойш амьд яваад яах вэ? Тэгэхэд хуш мод бол усан үдмийн мод шиг сайн үр жимс гаргадаг юм чинь өгсөн дээр биш үү гэж асуусан. Тэгэхээр усан үдмийн мод бол сарнай цэцэг шиг сайхан цэцэг биш шүү дээ би өөрөө. Тийм ч бас амьдрал сонирхол алга гэж хэлсэн. Харин нийл цэцэг бол би хийдий жижигхэн биетэй гоё сайхан биш ч гэлээ хаан минь намайг дэлгэрөөсөө өнгийн цэцгээ гаргаасаа гэж тарьсан байгаа. Тэгэхээр би тэр хүслийг дэлгэрүүлэх гэж өөрөө ч бас баяртай байхыг хичээдэг шүү гэсэн ийм санаа бүхий хариултуудыг хэлсэн. Тэгэхээр та нар маань энэ бичрээ бичээд уншингаа бичиж бас ойлголтыг авна гэж найдаж байна. За одоо 2 дугаар ажил, 3 дугаар ажил, 4 дугаар ажлыг багш нь монголчгийн асуултаар өгсөн. Та нар ч гэсэн монголчгаар хариулахыг хичээнэ. За монголчгаар хариулахдаа яна алдчих чухал уу гэж сандрах юм байхгүй. Тодчиг байж байгаа тийм. Тодчиг ашиглаад мэдэхгүй чадахгүйгээ хараад бичээрэй хүүхдүүдээ. За багш нь асуултыг уншиж. 2. Нийл цэцгийн юу нь бусдаас өөр байсан бэ? 3. Өөрийгөө бусдад харьцуулж цэг гүйцээж бичгсэн байна. За харьцуулж болно. Яагаад гэвэл харьцуулахад учир бий. Яагаад гэвэл те эсвэл огт харьцуулж болохгүй учир нь гэж байгаа бичиг байсан. За 4. Хаантан цаашид юу хийх бол? Цэцгүүдээ тайраа идчих болов уу? Устдаад ургуудаад ах юм болов уу? Тэ? За та бол өөрсдийн зүгээс хаантан ямар шийдвэр гаргах бол гэдгээ таамагламжээ. За 5 дугаар ажил дээр бүгдээрээ ихээс жинхэнэ нэрийг ялгаж ич. За жинхэнэ нэр гэж юу вэ? Асуулт нь хин юу? Ямсыг бол заан нэрдэх утгатай үгсийг хэлнэ. Заан нэрлэх хин юу гэсэн асуултаар юу юм ширээ хин болт гэх мэтчлэн. За ихэд бол эдгээр үгс гарч ирж байна. Хин юу гэсэн асуултанд хариулсан үгс. Нийл цэцэг, хаан, цэцэрлэг, мод, цэцэг, царас, хуш, учир, ус үзэм, үр, жимс, сарнай, сонирхол, арга. За одоо энэ нэр үгсээ багштайгаа хамтраад ялгаад хуудсан. Одоо та нараа өөрсдөө багш нь үнэж дүгнэхийг зөвлөж ийн гэсэн үг. За 13-аас 14 болж ивэл маш сайн. 8-аас 12 болж ивэл хангалттай. Сайжруулах шаардлагатай 1-ээс 7. Тэгэхээр ихээс энэ мэдчилсэн үгсийг түгээд өөрсдөө үнэлж шалгана гэсэн. За онсон үгсээсээ бүгдээрээ төгсгөлөөр нь ялгаж даалгаврыг хийж гүйцэтгэе. За төгсгөлийг яаж ялгах вэ гэхээр их шиг төгсгөлтэй. За гээгүүлэгч төгсгөлтэйгээ дотор нь хатуу дэвсгэр буюу багар садар төгс. Зөөлөн дэвсгэр буюу намлангаар төгссөн гэж хувааж ангилаад ялгаарай. За багш нь жишээ үзүүлээ те. Их шиг төгсгөлтэй нэр үгс бол мод, царас, хуш, үр, сарнай, арга. За ажиглаад хараад галгаар унших юм бол илүү тодорхой. Модуу, уугаар, цараасуу, уугаар, хууши, ийгэр, үр, ээгэр, саранай, ийгэр, арга, агаар төгссөн байна те. За ингээд өөрийгөө сорж байна. Одоо бүгдээрээ зөөлөн дэвсгэрээр намланг энг үсгээр төгссөн үгсийг олъё. Жишээлхэд сонирхол, хаан, ус үзэм. Имэйл 3 төгсгөл байна. Хатуу дэвсгэрээр төгссөн үгийг олъё. Нийл цэцэг, цэцэрлэг, цэцэг, учир, жимс. За нөгөө багар сад гэдэг үгийг бүтээхэд ордог Б, Г, Р, С, Д гэсэн гээгүүлэгчүүдээс байна. За гэрт багштай нийл цэцэг гэсэн ихээс Р, Г, М, Г буюу га толгой тусаг орсон үгсийг ялган бичиж багш руугаа явуулаарай. Зөвхөн үндэсний хвчгэр хичгээ санаарай. Ингээд хичээл дэвтэрт оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.